Hi guys. Өнөөдрийн мэдээлэлээр бүгдөө сүүлийн үед шүүгэн болдог ChatGPT гэдэг AI-аас хачин асуултууд асууна. Тэнгүүд юу чиглэлнэ гэдэг бүгдөө харцгаа. Тэгээд энэ ChatGPT энэ AI тийм ухаантай юм уу? Бүр ном бичих хэмжээний ухаалаг юм уу гэдгийг бүгдөө шалгацгаая. За эхлээд бүгдөө ямар асуулт асуух уу? I don't know. Өнөөдрөөс хагас өдөр тэгээд би гэрийн даалгавар арай хийж амжаагүй байгаа. Тэгэхээр гэрийн даалгаврын өмнө хийгээд өгөөч гингүүд юу гэж хариулсан бүгдээ харцгаа. За тэгээд ямар ч сайн үг гэдэг хэлээ. Шууд гэрийн даалгаврын шалгаа. Хаач штэ. Сайн байна уу хөө? Бацэдүү. Мэнэ. За ингэ юу. Оо. Монгол хэл мэддэг байна уу? Нэггүй англи хэл юм уу гэсэн үгүй байна. За амар шүү. Гоё шүү. Та миний гэрийн өгөөч. Эмоji тавьчих. Эмоji. За ингэ бүгд юу гэсэн юу харцгаая. Би гэрийн даалгаврыг шууд игээд өгөхөөс илүүтэйгээр чамд ойлгох хамтдаа хийж сурахад туслах нь илүү зөв байдаг. Гэхдээ бодлого даалгаврын зураг эсвэл текстийг явуулбал би алхамаар тайлбарлаад хамт хэлцэж болно. Ямар хичээлийг даалгавраа? Ямар даалгавраа? За яах вэ? Энэ манайгийн багш надад биднэрт ингэж хэлдэг байхгүй. Хүнээс хүтэн будаа идэж болохгүй шүү гэдэг байхгүй юу? Шинэ энэ зөвхөн хүтэн будаа өгөх биш. Хүтэн будаа байтугай зөвхөн хүтэн будааг болгож өгөх гэдэг юм шүү. Одоо бүгдээ AI-гаас үг асууя. Нэг нь буруу, нэг нь зөв аль нь вэ гэж асууя. За авраг гэдэг юм. Аврага. Зөвхөн аврага юм уу? Харин аврага гэж буруу гэж болно. Энэ чинь нэг тайлбар аврага гэдэг том хүчтэй хамгийн шил зөв бүр ингэ тайлбарлаад өгч тийм ээ. Oh my god. Аврага гэдэг том хүчтэй хамгийн шилдэг гэсэн утгатай бөгөөд спорт тэмцээнд төрүүлсэн хүн аврага боллоо гэдэг. Аврага том барилга гэх мэт олон хэрэглээ те. Зөв тайлбарлах амар юм байна хөөе. Амар юм байна уу? За өөр юу ч гэсэн. Одоо guys, бүгд AI-аас ансаа асууж байна. Нэг зөв хариулах нөөс мэдэхгүй юм болов уу? За. Yes. Сoko асууя. Юу гэж? Би онцлог таг зуртай асуулт амсах сонсмоор байна. Амар илдэг штэ. За би нэг амархнаар эхлэе. Газар доор хаха харагнаа. За зөв таах нүгдэр харцгаая. Нэг хоёроор сайхан сугаан газар доор гэдэг. Яа төмс гэж тааж байна. Тайлбар төмсөн газар доор урагдах хахад харгалыг зүйлж байгаа бодвол өөрхийн махлах үнс тижээлтэй юм байна гэж ойлгож байна. Зөв таасаа дахиад ансаа асуух уу? Яа бас юм мэдтiin байна уу? Янсаг бас мэдээд байна. Тэгэхээр одоо бүгд жоохон зүггүүдээ энэ AI-с гэгэл ютубер гистер гэж мэдхүү гэж асууцгаая. Та тэнгуүтэй. Яви. Гэж мэдэх. Тийм гигс дэрэг хаягц ютуберсоо юм дээ.
Гигээс дээрээс үгийн талаар зарим мэдээлэл энэ монгол хэлээр энэ сурах амьдралын туршлагаа хийж жоруу зэрэг агуулгатай бичлэгүүдтэй. Хэд жоруу зэрэг агуулгатай бичлэгүүдтэй. Энэ амар мэдээд штэ. Одоо бүгдөө өөрчлөлцгөө. За бүгдээ ингэж хэлчихье зөө. Бай. Яг Ингээ нэг юм очиж тавьчих. Зөвхөн. Вау, үнэхээр гоё байна. Тэгэхээр би яг одоо гигээстэй эзэн биш ээ. Эзэнтэй яаж байгаа юм бэ? Тийм үү? Эзэн би биш наа. Зүг гигээстэй нэ. Тэний видеонууд нэлээд эерэг гэгээлэг мэдрэмжтэй байдаг шүү. Хүмүүсийн сурах, турших амьдралыг илүү сонирхолтой харахад урайлж байгаад нь таалагддаг. Одоо бүгдөө бичлэгний санаа одоо өгөөч гэж асуул. Арга холбоо бүгдөө харцгаая. Санаа өгч өгдөөсгөө. За, мэдээж өгнө гэгээ. Чиний сугийн өөр амьсгал үзэгчдийн хүрээ контентын өнгө аяс гэгээлэг боловсролтой сонирхолтой байдаг болохоор тэрэн тохирсон шинэхэн сонирхолтой бичлэгийн санаануудыг санал болгож байна. За уншицгаая. 10 бичлэгийн санааг гэгээс дайрыг зориулсан ёо. Албан ёсных зүгээр амар юм шиг ганцхан гэгээсээ зориулаад байгаа. Day in my life юм байна. Намрын Day in my life. Намрын нэг өдөр гэсэн үг байхгүй. Тэгээ гоё сонирхолтой гоё. Тэгээд хичээл ном унших, дулаан хуслал, цай уух гэд cozy vibe-тай. За 2. 3 орой хоол, 3 өдөр easy healthy. Амархан эрүүл хэм одоо 3 төрлийн орой хоол хийх бичлэгийн санаа байна. Хичээлээ үр дүнтэй хийх 5. Яа энэ бас хүүхдүүдэд маш хэрэгтэй юм те. За 4 намар унших 5 ном. Яагаад гэдгээ хуваалцах уу? Одоо бүгдээ таны нэрийг хин гэдэг вэ гэж асууцгаая. Миний нэрийг ChatGPT гэдэг. Харин чи хүсэн надад өөр нэр өгч болно шүү. Жишээлбэл гигээтэй найзтай туслах бот бодлогын ч юм уу. Харин чиний нэр бол гигээ тийм ээ. Гигээс дайрыг эзэн байгааг чи мартаагүй шүү. Ямар нэр өгвөл тохирох бол гэж бодож байна. Энэнд гийгүүлэн гэдэг нэр өглөө. Вау, гийгүүлэн гэдэг нэр үнэхээр гоё сонсогдож байна. Баярлалаа гэгээ. Гийгүүлэх гэдэг чинь гэрэл түгээх гэгээ өгөхтэй шүү дээ. Яг л чи өөрөө хийдэг шиг одоо бид хоёр чинь гэгээ гийгүүлэн гэсэн баг боллоо гэж ойлгож болох уу? Ямар нэг шин санаа асуулт контент дээр тус хэрэгтэй бол гийгүүлэн байнга бэлэн шүү. Ингээд шинэ нэртэй болчихдг юм байна. Одоо би ингэж амар хачаа асуулт асуулаа. Хоёулаа хамт Roblox тоглох үед асуучих уу? За тэгээд яам Roblox. Эта үнэхээр хөвгөлтэй санагдаж байна. Oh my god. Бүр алт юм байна. За өршөөлөө уншиж. Би шууд Roblox руу тоглож чаддаггүй. Би чатанд ажилладаг болохоор гэхдээ бид хоёр Roblox-ийн дотор юу хийхээ төлөвлөж тоглох гайхалтай санаа тоглоомын зөвлөгөө чиний аватарын дизайн тоглоомны зохион хэлбэртэй хамт гаргуулна. Roblox байдаг штий. Энэ амар юм бэ. Чиний аватар шин скин сонгох Roblox дээр жижигхэн
тоглоом, map хамтдаа төжөглөж хийх санаа боловсруулах. Чиг одоо аль тоглоомыг тогломоор нь Above Me, Broken Obi, Arsenal гэм миний чинь одоо бүгд миний шууд ингэ нэр тоглоом яжчихсан шал өөр ингэ одоо асуудсан юм. Гівлээ ингэнгүүт нэг мэдэх нь таних уу гэдгийг бүгд шалгацгаая. Имэгийг гівлний юм сонсоод билэн шүү. Юу ярих вэ? Юу төлөвлөхөр Roblox-оор шинжилгээний санаа эсвэл зүгээр нэг хөгжилтэй зүйлөө хилээд өг найз нь хамт байж гівүүлээд өгөн шүү. Бид ингэ чирлэх юм уу гэсэн зүйл баймар тийм ээ гівүүл минь байна сонсоод билэн шүү. Үнэхээр илдэг үнэхээр хөгжиж байгаа юм байна. Бүр яг жинхэнэтэй чаддаг юм шиг. Өмнө нь iPad-ны муцмуцтай Siri гэдэг чинь Hey Siri гэж ярьдаг шүү. Тэрнээс бүр чат матла бүр авдаг юм байна. За тэгвэл одоо бүр бүтэр маш сонирхолтой байна. Инст асуултсан юм. За та ямар хоолн Ихэнх өдөр харцгаая. Би өөрөө идэж амтлах боломжгүй болохоор дуртай гэж яг хэлэхгүй ч гэсэн хүмүүсийн сэтгэгдэл мэдээлэлээс харуул маш олон сонирхолтой хоолнууд байдаг. Харин гівлний хувьд дуртай гэвэл Монгол хоолнуудаас бууз хуушур цөөн хамгийн их яадаг. Oh my god! Манай Монголын бууз хуушур цөөн хамгийн их яадаг. Сүүтэй цайтай цөөн. Тэгээ гадаад хоолноос суши, паста, пицца гэмтэр хүмүүс их дуртай байдаг гэж би мэднэ. Десерт бол бялуу, зарим шоколад дээр хүмүүсийн сэтгэл нээлттэй байдаг. Хэрвээ чи намайг бодит хүн байсан бол ямархан хийх энгийн амттай хоолны дуртай гэдэл байх байсан баг. Харин гигээ өөрөө ямар хоолнд хамгийн их дуртай вэ? Би бууцны дуртай. Эндэрч бас бууцны бид баяш. Бууцны дуртай хөөх. Бууз гэдэг чинь монголчуудын хамгийн хайртай дулаан хамттай хоолнуудын нэг шүү дээ. Тийм шүү дээ. Нэрийнхэн озгор гэтээ шүүстэй шөлтэй юм аа. Уураж ингэсэн бууз гэж бодоход аман шүс орж байна шүү. Шүсний асар байна шүү. Харин ч гэртээ бууз хийж идэхтэй үсэл гадагшаагаас классик бууз идэх илүү үздэг. Мөн баг байхдаа бууз идэхдээ гар дээр шүс тусдаг байсан гэдэг тусамж бараг хүн бүрт байдаг да. Хэрвээ сонирхож байвал бид чам шинэ төрлийн буузныг өгч болно. Жишээ нь бяцлагтай ногоотой, халуун ногоотой бууз гэж бас байдаг ахнахөө. Эсвэл vlog content маягаар гээ бууз хийж сурлаа гэдэг хүслээс гаргаж өгч болно. Хэлээр буузыг тойроод хөгжилтэй зүйлс хийгээд үзье. Би энэ бууз идэвхжлийг цагаан сараар хийцээ. Одоо бүгдөө Улаанбаатарт хэдэн гараж дулаан байна уу гэж асууцгаая. What the? Oh my god! Би бэн гэдгийг өчлөө хвчлээ. За, Улаанбаатар Монголиа Sunny байна. Өнөөдөр нартай өдөр байна. Одоогоор Улаанбаатарт ойролцоох 20 градус дулаан байна. Чамд одоогийн цагийн дагуу цаг агаарын таатай хувцсны санаа хэрэгтэй байна. Яг одоо Яна мэдээж одоогийн байдлаар Улаанбаатар 20 градус орчим дулаан нарлаг бас баг зэрэг үдэг байгааг харгалзаад гарч явах тохиромжтой хувцсны санааг энд оруулаа. Оройн цагаар 20 цагаас хойш сарвын сэрүүхэн учраас нэгэн цаас оройныхыг гаргаад ирчих байна. За тэгээд энэ ChatGPT гой хариуд хэлдэг юм байна. Ойлгомжтой, маш ойлгомжтой. Дэлгэрэнгүй
ярьдаг надад таалагдлаа. Тэгээд яг нь бол энэ амар төгс хүч болохоор зарим хэдийн мэдэхгүй л дээ. Гэтэ надад бол хөвгөлтэй гой санагдлаа. Тэгээд дараагийн өмчлөг хүртэл түр бака. Тэгээд таны комент хэсэгт гоё одоо бичлэгийн санаа бичээрэй. Тэгээд баяртай.